Дэмчийн аялгауны эзэн ичээ. Та манд бидэнд дэмчийн өргөөгөө байгуул гэж айлцсан. Дэмчийн өргөө ямар бүтэцтэй байвал зүйтэй вэ? Та бидэнд зөвлөгөө өгнө буурлаа. Балчир үрс бүхэн, балчир дэмч бүхэн энэ нартад, энэ хөрсдөд тавд таваараа, арвд арваараа болж нэг нэгийгээ нүүхэд хөтлөнө. Арвд арвтаараа, тавд тавтаараа нэгэнтэйгээ хөөрөлдөн байж балчир үрс та нар минь нэгэн болж өөрөө өөрсдийнхөө овол биеэ огоовол болгож үйлээ төхнүүлж түмэн олноо засаж жаяглах үйлэндээ орцоходоо үрсүүд минь. Дэмчийн өргөөний тухайд үрс та нар ярилцаж ухаан мэдэлгээ бие биетэйгээ хуваалцах нь дэмчийн өргөөний эхлэл болно шүү дээ. Судар уншихад өвөг дээдэс минь үлгэр туйлс хайлж өргөн олноо гэгэрүүлж байсан байдаг. Тэгэхэр бид үлгэр ярьж туйлс хайлж өнгөрсөн үеийн түүхүүдийг өгүүлбэл бусдын сэтгэлд хүрч оюунд нь илүү нөлөөлт чадах болов буурлаа. Үрс балчрууд та нар өөрсдийнхөө засах нь нэг нэгэнтэйгээ хөөрөлдөхөөс чинь эхэлнэ. Бие биетэйгээ хөөрөлдөхдөө үл хүндлэн эн чинь яах нь вэ гэд чанга дуугаралцвал хүмүүн өрсүүд та нарыг дэмч гэж харах уу та. Өөрөө өөрсдийгөө бүрдүүлж тавт тавтаар, арвд арвтаар өн эртний өгöd бидний угсаа гарвалаар л бас үлдээн дээ. Үрс та нар нэг нэгнийгээ энэнч ийм, тэрэнч тийм гэд байж болохгүй. Арвтаас гадна бас 20 нэгт гэж бий. 20 нэгт нь 3-3-аараа эвлэлдэн нэгтхийг хэлнэ. 2-2-ороо нэгдэн явсаар 2 толгойтой 2 арвт үүсдэг биз дээ. Ямар үрсүүд нь аль үйлэндээ шогшоцгоож байна. Түүнээс эхлээд балчир үрсүүдийг сургацгаа. Өгöd бидний шагаа наадгаанч дэм болно доо. Наран ижийн 8 өрн 8 омог болж дэлхийд түгсэн гэж таны айлдвар дээр харсан. Энэ 8 омог нь өнөө цагийн дэлхийн улс үндэстнүүдийг бий болгосон отог мөн үү? Эсвэл эд зөвхөн хөх толбот үрсүүдийн отгууд уу буурлаа. Хатан миний 8 өрн энэ нартын дэмчийн 8 овог отгийг үүсгэсэн бүгд өөр өөрийн ур чадвартай, өөр өөрийн үйлдэлтэй, өөр өөрийн мэдлэгтэй байсан ч наран химэн л тэднийг нэгтгэдэг байсан юм. Төрж өсч өндөөснө нь уншиж таньж мэдсэн нь ухаарч огоовол болсон нь бүгд л өөр өөр 8 их үрс бий дээ. Төрийн 8 цагаан аялгауны үүсэд дэм болохоор бүгд л цуван ирж байсан элч нар юм. Харин энэ сударт орж буй төрийн цагаан 8 аялгауны оройн дээд хатад биш шүү дээ өрсүүд минь. Дэмч хүн ямар мэдлэг чадвартай байж өрсүүдийг хаан ухаан, хатан ухаан, хан ухаанд сургах вэ буурлаа. Төрийн агваа их ухаадыг төрийн суу ухаанд хаттын түмэн олон сударт өвлүүлэн үлдээснийг түмэн үеэрээ 3 үедээ балчир үрсүүд нь 3 их гэрлийн дор уншиж мэдэн дээ. Удаах гэрэл балчир үрсүүдэд энэ сударт ийм зүйлс оршино гэдгийг хөх тэнгэрээс ирж буй эрчим бүхнийг хөрст алтан дэлхийд буулгаж буй үйлсийг нартын түмэн олон суу мэдлэгтнүүд сарвал ухаан өв тэгш байж буулгадаг болохыг таниулах их үйлсийг дутаах ухаан дутаах гэрэл гэнэ. Гутаах ухаан бол энэ бүхнийг гариг ирэхэс бүхэнд танин мэдэж гариг ирэхэс бүхэнд ил 3 судраар даван гардаг үйлс бүхнийг
Хөх тэнгэртэйгээ, хөрст алтан дэлхийтэйгээ мэдэн байдаг. Түмэн олон сууд мэдлэгтнийг төвшөдгөн байдаг. Төгөлдөр олон судруудыг утаах утгаар нь дэмж тэнгэрийнхэн ойлгодог чаягтай бил. Үг бүхнийг эхнээс нь дуустал хамт үздэг. Үг бүхний цаана буй тэрл олон амин эрчим, амин мэдлгүүдийг танин мэдэж, тандан ойлгож, бичин үлдээж, бичсэн тэр хэлэгдэх үг бүхнийг ухаад, бичсэн тэрл цаг мөч бүхэнд очдог. Тийм л гэрлийн дор, тийм ухаадын дор дэмж тэнгэрүүд суралцдаг байх хэрэгтэй. Дэмж тэнгэрийнхэн та нар ил судруудаа уншаад мэдрээд ирэхээр хөрстөөсөө тасардаг гэлүү. Тэр чинь судрынхаа химтэй нэгдээгүй шинж. Хим дутан химээх нь балчир үрсүүд та нар ил судруудын химийг нь гүйцэтгэл, химтэй нэгдтэл ойлгож дийлээгүй байна гэсэн үг дээ. Химчин нэгдээд ирвэл бүх үгсийг хаана нь юу байгааг яах гэж бичсэн, юу хэлсэн, аль гарагт яаж хийж, ямар үрд дэм хүрхэх гэсэн бүгдийг л мэднэ. Химээ нэгтгэхийн тулд улааж бид юу хийх ёстой вэ буурлаа. Хаач явсан элэг зүрхэндээ нааж нэгээхэн тагш цэгээ барьсан ч судраа харан харж, эхэндээ ойлгохгүй байсан ч эргүүлэн унш. Дараа нэг бодож үзээд дахин нэг унш. Дараа нь уншсан бүхнээ, үлдсэн үгс бүхний мэдлэг бүрээ энэ нарттайгаа холбоод үз. Холбосон бүхний тэнгэртэйгээ холбоод үз. Тэнгэртэйгээ холбол энэ нартад хийх үйлс бүхэн улааж бүхэнтэйгээ холбоод үз. Энэ нартынхаа бүхий л үйлстэйгээ холбон байж энэ судраа зүрхнийхээ хэмдээ нэгдүүлнэ гэсэн үг. Хаан ухаан, хатан ухаан, хан ухааныг ямар байхыг нь айлтаж байсан та. Тэр бол зөвхөн балчир үрсүүдэд үүлийнх нь, мэдлэгийнх нь хаалгыг нээж буй хэрэг юм. Тэр бүхнээс та нар аль түлхүүрийг авч, аль түлхүүрээр ямар үедэн дэмнэхийг буман үйлсээр хоорондоо хөөрөлт, энэ нь нартын өргөөний чинь жаяг нь бусуудаа. Ижим минь би алтан судраа 5 жил уншиж байгаа боловч нэг их сайн ойлгохгүй байх юм. Ямар учиртай юм бол? Ухан ганц үг бодон байснаа энэ нартаас гэтэг бицтэй. Яагаад та нар нэг үгийг цааш түмэн утгаар нь бодож үцэхгүй байгаа юм бэ? Энэ зүйл ганцхан дүртэй харагдана уу? Энэ дүр бас ямар үйл хийдгийг мэдэх хэрэгтэй. Үг бүхэн амьтаа гэдэг чинь энэ шүү дээ. Өрсдөө захиж хэлэх зүйл байна уу буурлаа. Нартын өрсүүдэд дэмжийн үйл хийхэд дэндүү олон өрсүүд игэлгүй хідэн үгээр алаг шаах үедээ. Дэмнэх үйлдэнч бас бий дээ. Хүчээ хурдан авч үүлээ хурдан хийх, өндөр өвгдөн хаяанд ч оршиж, энэ нартын их мэдлэгтнүүд, энэ нартын суу бэлэгтнүүд 4 жилийн дараагаас л төрдөө үйлээ хийхээр зүтгээд ирээдээ. Балчир улаач үрсүүдэд гариг бүрт наран ижийн түмэн их эрчмээ буулгаж, төгөлдөр их үйлсээр дэмэндэг биш гэж үү? Саруулхан үрс бүхэнд хөлөглөн байх түмэн үрс бүхэнд арвин их үйлийг нартаас харуулсан байгаа шүү. 108 эрдмийн тухай дэлгэрүүлж хэлж өгнө буурлаа. Түмэн олон эрдэм байхад яагаад ганц хааны 73 ухаан гэж 108 ухаан хэдэн удаа задран хуваагдах вэ? Балчир үрс бүхэн, дэмч үрс бүхэн судар дээрх эрдэм бүхнээ нэмээд үз. Хатан хүн хідэн суу ухаантай байдаг вэ? Хэлээдэх та нар.
Түмэн олон эрдэм байхад яагаад ганцхан 73-ыг нэмнэ гэж. 73-аас өөр эрдэм энэ нартад яагаад байхгүй гэж. Үрс та нар энэ шар судрыг үндсэн хас амин судрна гэдгийг мэдэх үү? Түмэн олон судрууд эрдэмүүд байхад яагаад тэр бүхнийг бодож үзэхгүй байна вэ? Төрийн хідэн эрдэм, хідэн чуу хур байдаг вэ? Нарт ертөнцид хідэн үнэн байдаг вэ? Балчир үрсүүд дэмжийн өргөөнд түмэн олныг урайлан дуудаж нэгтгэх алсын их ариун үгэлтэйч өөрсдөө дэмж нэрэндээ таархуйц болж цээжээ дэлдэхтэйгээ боловсрах хэрэгтэй.